дараагийн төрийн эрхэм үзэгчтэй MS телевизийн бие Монгол тайртай нэвтрүүлэг үзэгч та бүдгийг зочдтойгоо уулзуулахаар Япон Монголын төвдөр ирээд байна. Бид нэг өнөөдөр хоёр зочин энд хүлээж байгаа. Тэдний хувьд бол монгол хэлийг сонирхон судалсан. За монголчууд бидэнд тайртай японочдын нэг төлөөлөл юм. За Накамура Ко Фужино Норика нартай үзэгч та бүгдийг одоо уулзуулъя. Одоо яг ажил дээр ажиллаа хийгээд байж байгаа бидний хүлээж байгаа гэсэн учраас бүгдээрээ ороод ажилтаа танилцаад тэдний бас монгол хийж байгаа үйл ажиллагаа, за Монголд амьдарч байгаа амьдралын хэсэгтээ бүгдээрээ танилцъя. Сайн байна уу та? Сайн байна уу. Би Монгол хайртай нэвтрүүлгээс явж байна. Бидний хүлээж авсанд баярлалаа. За тийм үү. Монгол Японд ирсэнд баярлалаа. Сайхан амарч байна уу та? Сайхан амарч байна. Хоёлоо ярилцлага одоо хийвэл таны ажлыг тасалдуулж байна уу? Зөв. За тийм үү. Одоо тийм үү гараад манай өрөөнөөс гараад 2 давхрын өрөөнд жаантаа ярилцах уу? За тийм. За иш. За хоёулаа ярилцлага одоо таны бага наснаас эхлэе. Та ер нь Японы аль нутгийн? Хоккайдо гэж мэдэх үү? Хоккайдогийн тэр Саппоро хотод би төрсөн. Саппоро гэвэр тэр монголчууд, Монголын хүмүүс тэр сайн мэддэг байхаа нэрнтэй. Тэр Саппоро хот гэвэр баг Монголд адилхан цаг агаартай байхгүй юу? Та их сургуулаа хаана төгссөн? Nippon Daigak гээд тэр Токиод байгаа. Тэр шууд урж орох юм бол Японы их сургууль гэдгийг тэр их сургууль төгссөн. Таны мэрэгжил чинь одоо монгол хэлтэй холбогдсон эсвэл монгол улс судлалын мэрэгжил байв уу? Шараа уур. За. Би бүр хурдан өөрөө тэр баржаагийн инженер байсан баг. За. Тэр их сургууль бас тэр баржаагийн архитектурын тэр мэрэгчлээ. Тэгээд их сургууль төгсөөд бараг 4 жил Японы барилгын компанид ажиллаж байсан. За барилгын инженер мэрэгчлээ хүн яаж аваад монгол хэлийг сураад Монголд хүрээд ирвэ? Тэр эхлээд тэр барилгын Японд тэр барилгын инженерээр тэр ажиллах жаадраа хэцүү байна гэж бодоод тэгээд бас би коучинаас хүрээд та миний ирээд тэр ямар байна гэж бодсон байхгүй. Тэгээд тэр ямар ч гэсэн гадаад руу явж ирмээр байна гэд. Тэгээд тэр за юугаар тэр гадаад руу явах уу гэж болсон чинь тэр жайгагийн сайн дурын гишүүнээр тэр явж үзэх юм уу гэж бодоод тэгээд өсөрт гаргасан. Тэгээд тэнцээд тэр Монголд ирсэн байхгүй. Жайгагийн одоо гишүүд чинь одоо би Монгол явъя эсвэл тийм орн руу явъя гэд сонгоод ирдэг юм уу? Эсвэл цаанаас нь та тэр орн руу яваа гэд сонгоод. Тэгээд өсөрт гаргаж борон. За. Гэхдээ тэр өсөртийн дагуу тэр өссөн тэр урс руу тэр явах боломжтой юу гэвэр үгүй байна. За. Тэгээ би ч гэсэн ямар ч гэсэн Вьетнамын өмнөд Африкийн тэр урс руу ямар байсан ч гэсэн. За тэр жагагас та тэнцсэн байна гэд тэр захиа ирээд ингээд харах юм бол Монгол гэж бич байсан борхор. За. Тэгээ таны тэр жакагийн захиа авахаас өмнө та монгол хэл сурсан байсан юм уу? Үгүй. Тэгээд тэнцээд шаргарт тэнцээд тэгээд тэр Монголд ирэхээс өмнө бараг тэр 3 сар тэр Японд жакагийн сургалт байгаа. Тэрэн дээр монгол хэлний сургалтанд ороод монгол хэл сурсан. Та монгол хэл одоо сураа за монгол явах юм байна да гэд нэг ойлголтанд төрсөн байна л да. Тэгээд тэрнээс өмнө та ер нь монгол орны талаар ер нь ямар бодолтой байсан? Ямар ч мэдэхгүй байсан. Юу ч мэдэхгүй байсан. Тий. Тэгээд тэр жайгагийн тэр мэдээ аваад за тэр монгол гэвэ хаана байдгийг Улаанбаатар гэвэр тэр монголын нийслэл байсан уу гэд. Тэгээд та хамгийн анх Монгол хэдэн онд ирсэн? 2002 онд ирсэн.
Ирэхэд сэтгэл ямар санагдсан? Та магадгүй бас мэдээлэл авч байгаа л ирсэн байх л. Тий. Тэгээд тэр Японд зарагдаж байгаа тэр Монголын ном байсан. Тэгээд тэрийг харах юм бол тэр Сүхбаатарын талбай дээр тэр хүн морд унаад тэгээд иймэрхүү тэр зураг байгаад да ерөнхийдөө тэр Монгол хүн болохоор тэ морд унаад тэр ядгимоо гэд бодоод ирсэн ч тэр бүгдээр тэр машинаар тэр явж байсан болохоор тийм бай дээ гэж бодсон. Та ясаа морьтой зураг харчаал за Монголд очиж морь ун сурах юм байна да гэж бодсон уу? Тий бодсон. За. Тэгэд таны монгол хэл одоо их сайжирсан байна шүү дээ. Японд сурахаас гадна Монголд ямар нэг монгол хэлний сургалтанд хамрагдсан эсвэл дандаа Японд сурсан юм уу? Тэр ямар ч Японд сураад үнэхээр тэр өгөрбөрийн журамдрын сураад тэгээд хормонг онд тэр илэснээс хойш би дандаа тэр монгол урстай тэр хамаатай тэр хорботой ажил хийж байгаа болохоор жаахан сайжруулаад өөрөө жаахан хичээл хийх юм даа. Тэгэж сурсан. Монгол хэл, Япон хэлтэй хүн одоо монгол хэл сурахад хэр хэцүү байдаг юм бол дөрмийн хувьд ялгаатай л баг. Тэр дэрэм бортой адилхан. За. Тийм болохоор тэр бичих унших гэвэр тэр арай гайгүй. Гэхдээ ярих сонсох гэвэр жах хэцүү баг. Японд байдаггүй янз дуу байгаа. Эри тэр ярагай юм даа. Тэр Япон хэлэнд байдгүй авианууд байдаг юм тий. За одоо та 2002 онд анх одоо ирээд Монголд одоо та хэдэн жил Монголд амьдарч байгаа лээ? Нийт тэр Монголд байсан гэвэр бараг 9 жил. Гэтэ Японд байхдаа ч гэсэн дандаа тэр Монгол Япон хооронд тэр худалдааны ажил хариуцлаач байсан болохоор дандаа тэр Монголын мэрэгчлээ гэвэр мэрэгчлээ байхаа. Одоо таны Монгол эрхэлдэг ажлын талаар хоёлоо ярилцсан. Тэгээд одоо юу? Одоогийн ажил. Тий. Одоо шинээр тэр 9 сарын 28-нд тэр Жакогийн шугамар тэгээд дахиад Монголд ирсэн. Тэгээд би одоо тэр энд тэр юу хийх вэ гэвэр Монгол, Япон, Холландын бизнес харилцааг хөгжүүлэхээр да би тэр зөвлөгөө өгөх юм даа. Жишээлбэл Японы Монголд ирэмээр байгаа гэдгийг Япон компани дэмжих юм даа. Тусрах юм даа. Тиймэрхүү Монгол Япон хоорондын бизнесийн мэрэгчлэн гэдэг утгаар би одоо ирсэн. Япон одоо бизнесийн салбарынхан гэдэг юм уу? Японы эсвэл соёлын салбарынхан одоо Монголыг сонирхдаг байх. Яг ямар салбарт илүү Монголтой хамтарч ажиллах сонирхолтой байдаг юм бэ? Ямар ч гэсэн бизнес. Соёл борохоор Японы соёлыг Монгол хүн мэдэх гэвэл амар байж магадгүй. Гэхдээ ямар ч гэсэн Япончууд гэвэр ямар ч гэсэн Монгол урс мэддэггүй борохоор за тэр соёл гэвэр сурахтаа хэцүү байхаа. Гэхдээ одоо борохоор Монголд сонирхож байгаа тэр Япон компани зөндөө байгаа гэж би бодож байна. Тэрнээс нэмээд бас надаас за Монгол гэвэр тэр ийм байна шүү. Монголын бизнесийн урчин гэвэр ийм байна шүү гэд тэр жаа сурдарч байгаа маягаар тэр семинарт орох юм те. Би өөрөө тайлбар хийгээд мэдүүлээд тэгээд Япон компани Монголд дуудаад тэгээд Монгол Японы хоорондын бизнесийн харилцааг хөгжүүлэх юм бол маш их удаахан боломж байгаа гэж бодож байна. Одоо яг Монголд ороод ажиллаж байгаа хичнээн ийм Японы компаниуд байдаг юм бол Монголд одоо орж ирээд үйл ажиллагаа одоо бүртгэр хийсэн Монгол Япон хамтрсан компани гэвэр бараг 800-900 компани байлаа. Гэхдээ одоо яг үйл ажиллагаа явуулж байгаа компани гэвэр бараг 60-аар байхаа гэж бодож байна. 10 хүртэл байдаг юм байна. Тэнийг төсөл гарсан компаниудаас өөр одоо яг том хэрэгжүүлж байгаа төсөл ч юм уу Жакагийн одоо Монгол хэрэгжүүлж байгаа ямар төсөл байдаг юм бэ? Ямар ч гэсэн одоо
자가게 들은 들을지 바가 용 계획 ямар ч гэсэн тэр вебэн дээр тэр Монголын компани таны зураг тавиад тэрийг тэр Япон хэрэгт оржуулад тэгээд тэр жайгагийн веб дээр тэр таны зурахаар тэр Монголд тэр ийм компани байна шүү, ийм сайн компани байна шүү гэдгийг тэр таны зурах тэр ажиж байна. Тэгээд би өөрөө тэр Японоос тэр Япон компани дуудаад тэр манай Монгол Японы төв дээр иймэрхүү Япон Монголын бизнесийн үзэсгэлэнтэй. Тиймэрхүү юм бас 2018 онд зохион байгуулах гэсэн. Тэгээд бас Японд зохион байгуулж байгаа манай жайгагийн юмтэй янз байгууллагын гадаадын хөрөнгө оруулах семинар юмтэй. Тиймэрхүү семинар дээр би өөрөө очоод Монголыг таны зураад ямар ч гэсэн тиймэрхүү компани бас компани захирал аудиторийн багийн хүмүүсийн анхаарал Монголд татах гэсэн. Тиймэрхүү үйл ажиллагаа. Таны одоо JICA-гийн шугамар хийгдэж байгаа ажлууд донд одоо ирэх өдрүүдэд юм эрхчлүүдэд хийгдэх тийм ямар ажлууд төлөвлөж байгаа вэ? Одоо JICA-гийн шугамар манай Монгол Японы төв дээр бизнесийн сургалт бас зохион байгуулж байна. Тэгээ энэ болохоор янз чанарын менежмент юмтэй, хүний нөөцийн менежмент юмтэй тиймэрхүү семинар Японоос багш дуудаад тэгээ яг Япон чанар гэвэл ямар байна вэ? Японы үрд яаж юм хийдэг вэ гэдгийг тиймэрхүү сургалт бас явуулж байгаа болохоор хэрвээ сонирхож байгаа хүн байвал Монгол Япон төв ирээд тийм сургалтад ороорой гэж би хүсэж байна. Хугацаа нь хязгаарнаас үлээ. Хугацаа янз. Тийм болохоор манай төвөөс асуугаад ирээвэрс гэрээ. Хүн болгон одоо хүссэн хүн болгон ирж байгууллагаа хамрагдаж болно гэсэн үг үү? Тий. Тэгээд бас тэр сургалтаас өөр үнэгүй семинар бас хай байга болохоор тийм семинарт манай Facebook хараад оролцож байна. За. Чөлөө цагаа та ер нь яаж өнгөрүүлдэг юм Монголд? Чөлөөтэй цагаар гэр бүртээ сар хинд гарах юмтэй. Хүүхэдтэй кино үзэх юмтэй. Тэгэж өнгөрдөг. Танд онцгойлон очих дуртай газар бий юу? Улаанбаатарт юм уу эсвэл Хөдөө? Хөдөө гэрэдэн тэрч гоянтэй. Тэрч дандаа гардаг. Тэгээд Улаанбаатарт гэвэл гой хоорны газарт урдаг. Ер нь та одоо Япон хоолнд илүү дуртай захалтай мэдээж Монгол хоолнд яг ямар хоолнд дуртай та? Ямар ч гэсэн одоо бууз хоошор цойва. Монгол хоол хийж чадах уу та? Би юу? Тийм сайн хийж чадахгүй. Тэр хор хийх дуртай ч гэсэн тэр яг тэр Монголын амт гэж тэр амтраач чадахгүй байхгүй. Одоо та ер нь хэр удаан Монголд ажиллах уу? Цаашаа Японд буцах уу? Ямар ч гэсэн тэр одооноос тэр 2 жил 3 жил Монголд тэр энэ ажраар байгаа гэж бодож байна. Тэрнээс хойш тэр Монголд байх уугүй юу гэж мэдэхгүй ч гэсэн ямар ч гэсэн тэр Монголд ажил хиймээр байна гэж хүсэл бор байгаа. Хэрвээ JICA-д ажиллахгүйгээр одоо JICA-гийн энэ шугамар ажиллахгүйгээр өөр одоо Монголд ажил хийгээвэл та
Тэгж бодож үзсэн үү ер нь? Аа бодож байна. Дандаа боддог. Ямар төрлийн ажил хийх танд хүмжтэй? Яг хоо ресторан нэг юм уу эсвэл тэр өөрөө тэр эсвэл баржгийн мэрэгчтэй байсан болохоор баржгийн ажил хийх юм уу эсвэл тэр гадаад хотарданы ажил хийх юм уу. Тэр янз боломж байгаа гэж бодож байгаа болохоор ямар ч гэсэн Монголд ажилламаар байна гэж хүсэлт бүр байгаа. За ингээд биднийг завгүй ажлын өдөр өрөөндөө Япон Монголын төвдөр хүлээж авч бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа. За баярлалаа. Тэр би бас тэр баярлаж байна. За баярлалаа. Таны ажил амжилт хүсье. За баярлалаа. За үзэгчдээ одоо бид Накамура сантай ярилцлаа. Одоо бид нэр 2 дахь зочинтойгоо үзэгч та бүхтэйг уулзуулна. Япон Монголын төвийн одоо хаа нэгтээ бас бидний хүлээгээд өрөөндөө сууж байгаа хаа гэж бодож байна. Өрөөг нь олоод бүгдээ очиж уулзцгаая. За Фужина санг асуусан номын сан дотор байгаа гэж байна. Тэгэхээр бүгдээ орж уулзъя. Фужина сан сайн байна уу? За сайн байна уу? MSC телевизээс явж байна. За намайг Фужина гэлээ. Тийм. Би Монгол хайртай нэвтрүүлэг Монголд амьдардаг ингээ гадаадаа иргэдэг монгол хэл сонирхон судалж байгаа иргэдэг оруулдаг. Тэгээд бид танаа Япон Монголын төвийн хүмүүсээс асууж байгаа таны монголоор ярьж байгаа монгол хэл судалж байгаа гэсэн болохоор танаас багахан ярилцлага авах гээд ирсэн. Тэгэхээр номын совчроос бид их аяархан ярих хэрэгтэй юм шиг байна. Таныг одоо Монголд ирсэн хамгийн анх Монгол хизээ ирсэн Монгол улстай хамгийн хаана яаж танилцчихв та? За би 1998 онд Жагийн сайн дурын гишүүнээр ирсэн. Ажилласан. Тэгээд би тэр үед цэцэрлэгийн багш, хүүхдийн цэцэрлэгийн багш ажилласан. Тэгээд 17 жилийн дараа дөнгөж сая өнгөрсөн сар 9 сард дахиад ирсэн юм аа. Би 1998 онд Монголд ирэхээс өмнө 2 сар монгол хэл сурсан. Монгол хэлний багшаар сурсан. Японд сурсан. Монгол хэл сурах нь хэцүү байна уу? Хэцүү байна. Тэгээд би 10 жилийн дараа дөнгөж сая ирсэн. Тэгээд 17 жил би монгол хэл ялгч марцсан байна. Та одоо 17 жил 10 гаруй жилийн дараа ингээд Монголд ирэхэд Монгол өөрчлөгдсөн байна. Монгол орн Улаанбаатар хот өөрчлөгдөж байна. Улаанбаатар тий амар өөр хот болсон. Та ер нь одоо Монгол Жайкагийн шугамар ирэхдээ тэгтээ Монголд очие гэж ингэж зорж ирвүү? Эсвэл монгол хэлийг ер нь та яагаад Монголтой холбогдсон? Яагаад монгол хэл сурсан? Би Монголд дурлаа. Тэгээд би дахиад Монголд ажилласан гэж бодсон. Тэгээд ажилламаар байна гэж бодсон. Тэгээд тийм учраас би дахиад Монголд очоод тэгээд одоо би монгол хэл дахиад сайн хэрэгтэй гэж бодож байгаа. Та ер нь Монголын юунд дуртай вэ? Би хөдөө дуртай. Тэгээд би одоо Улаанбаатар хотоор алхах дуртай. Улаанбаатар хотод ер нь та чөлөө цагаараа хаана очдөг вэ? Театр, кино театр эсвэл их дэлгүүр олсон. Тэгээд сансарт олсон. Тэгээд гандан сум олсон байгаа. Хэр удаан та Монголд амьдрах вэ? 3 жил магадгүй. Тэгээд та Японд руу буцах уу? Тий. За баярлалаа. Бидний баг ч гэсэн цаг гаргаад өөрийнхөө тухай танилцуулсан маш их баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Үзэгчдээ би Монгол хайртай нэвтрүүлэг өнөөдөр Япон Монголын төвөр үзэгч та бүхэнтэй одоо зочлоо. Тэгэхээр Япон Монголын төвд бол үндсэндээ Япон хэл, монгол хэлийг сонирхон судалж байгаа олон одоо Япон Монгол хайртай хүмүүс байдаг. Тэдний төлөөлөл болсон 2 эрхэмтэй үзэгч та бүхтэйг уулзууллаа. Монгол хэлийг маш сайн сурж байна. Одоо хэдий жоохон монгол хэлээ марцсан ч гэсэн үргэлжлэл хэлээ сурж байгаа гэж та бүхэн сая хэллээ. Тэгээ энэ удаагийн дугаараа үзэгч та бүхнийг Япон орноос Монголд амьдарч байгаа юм эрхмөтө уулзуулаа. Ингээд бидний хамтаас үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзъя.